За дэлхийд даяар AI буюу хиймэл оюун ухааны технологийн болон хөрөнгөний зах зээл дээр хөөсрөлт улам томорсоор байгаа. За AI хиймэл оюун ухаан гэдэг бол дэлхийн нийтийг оронгоор нэргүүлэх, бидний амьдралыг хөнгөвчлөх технологи бол мөнөөсөө мөн. Гэхдээ хэд хэдэн аюулууд байгаа. Жишээ нь гигмэнд манай Монгол Улсын ерөнхийлөгч хөрс хятаар ярьдаг болсон тийм бичлэг цацагдчихсэн хэдэн жилийн өмнө. За бас усан онгоцон дээр цагаан багууг аварч байгаа хэдэн хүмүүсийн тухай бичлэг бас цацагдсан. Айлсгүй ямар нэг олонний танил хүн ямар нэг мэдээлэл гаргаж байгаа, ямар нэг зохисгүй үйлдэл гаргаж байгаа тийм видеонууд нэрсээр ингээ гараад идэг. Тэгээд тэр нь тийм видеонууд ер нь сүүлийн үед интернетээр ихссэн, дүүрсэн, битүү болсон. За энгийн бид нэр тэр видеонуудыг үнэн худлыг ялгаж чадж байгаа юу? Айлсгүй бүгдэнд нь итгээд шууд цаашаа тараагаад байгаа юу? Хай. Намайг Тэмүүлэн гэдэг хөрөнгө оруулагч Lifelong Learner. За энэ өдрийн дугаараар та бүхэнтэйгээ би AI ялангуяа deepfake видеонуудын тухай ярилцъя гэж бодоо. За deepfake видеонууд сүүлийн хэдэн жил ер нь бол интернет сошиал орчноор дүүрсэн, үнэн худал мэддэхгүй баахан янз янзын видеонууд гарч ирсэн. За тэгээд энэ тухай та бүхэнтэйгээ ярилцъя гэж бодоо. Ингээд let's talk about money. За энэ сэдвийг бүгдээрээ дөрвөн хэсэгт хувааж ярилцъя. За нэгдүгээр нь болохоор одоогийн байдал, одоогийн технологийн хөгжид одоо ер нь яг ямар байгаа. За хоёрдугаарт нь болонгууд ер нь ямар асуудал гарч болох юм. Тэгээ бид нар ер нь энгийн ард иргэд бид нар ер нь ямар асуудалд орж болохын талаар ярилцъя гэж бодоо. За 3 дугаарт нь болонгууд зохицуултын талаас, хууль эрх зүйн талаас ер нь дэлхийд дахин ямар байгаа. Монгол ер нь ямар байгаа гэдгийг ярилцъя. За 4 дугаарт нь болонгууд гаргалгаа юу вэ? Бид нар юу хийж чадах вэ гэдэг тухай ярилцъя. За 2025 оны 2 сарын үеэр Gigwined Coca-Cola компани Техас мужийн үйлдвэрт ажилладаг Hispanic гэж ярьдаг. Hispanic гэдэг нь болохоор Латин Америк хүмүүс, Hispanic гаралтай хүмүүс гэж ярьдаг. Тэгээд тэр хүмүүсээ ажилчдаа Coca-Cola компани ICE буюу Америк нэгдсэн улсын цагаачлалын албанд хилж баримтлуулж байна гэсэн тийм видео Gigwined цацагдсан. Тэгээд тэрний доор нь тэгээд Coca-Cola бойкотлий, тэгээд янз бүрийн хөдөлгөөн явсан. За хоёрдугаарт нь болонгууд Goldman Sachs гэдэг инвестмент банк байдаг. За тэрний маш өндөр гүйцэтгэх албаны хоёр ажилтан, өөрөөр хэлбэл Abby Joseph Cohen болон David Costin гэдэг хоёр хүний видеог цацагдсан. За тэр хоёр хүн ямар видео хийсэн бэ гэхээр за энэ нэг WhatsApp group байна. Тэгээ тэр WhatsApp group руу ингээд ороод тэгэх юм бол дараагийн Microsoft, дараагийн Apple, дараагийн Google-ийн тийм share stock-ыг хувьцааг авч болно. Тэгээд энэ группт хэлснээрээ та бүхэн дараагийн Jeff Bezos, дараагийн баян хүн болох нь гэсэн тийм видеонууд Gigwined ингээд цацагдаж эхэлсэн. За тэгээд энэ хоёр видео маш олон хүнд хүрсэн, маш олон удаа шеэрлэгдсэн, тэгээд цааш нь түгээгдсэн. Тэрнээс гадна Coca-Cola болон Goldman Sachs банкны нэр хүнд маш муугар нөлөөсөн. За жишээлбэл Coca-Cola компани хувьцаа 4%-оор буурсан. Тэгээд Америк нэгдсэн улсын урд хилийн хотуудаар байдаг борлуулалт нь муудсан. За Coca-Cola компани нэлээд том зах зээл болох Мексик борлуулалт нь бас муудсан гэж мэдээлсэн байдаг. За тэгээд харамсалтай нь энэ хоёр видео зүгээр л AI буюу хиймэл оюун ухаанаар бүтсэн deep fake видеонууд байсан юм аа. За энэ хоёр видео бол зүгээр хоёр жишээ. Бидний танигдсан бид нарт жоохон шуугуулсан тий. За үүнээс гадна мянган AI ашигласан, хиймэл оюун ухаан ашигласан зөндөө deep fake видеонууд social media тий YouTube юу гэдгийг платформудаар дүүрэн байгаа. За мэдээж зах зээлийнхэн журмаар том компаниуд Google, Apple, Meta, Microsoft өөрөөр ингэсэн тийм deepfake видео таньдаг тийм софтвер түүлүүдийг гаргаад эхэлсэн байгаа. За тэгээд тэр түүлүүдийг том байгууллага мөнгөтэй хүмүүс нь аваад ашиглаад deepfake видеонуудаа ингээд таниад гарахаас өмнө ингээд шүүлтүртэй хандаж болдгийм байж. Бид нар харин яах вэ? Биднэрт ямар боломж байна? Бид нар тийм түүл авах ямар нэг софтвер Microsoft-ийн, Google-ийн ямар нэгэн тийм deep видео таньдаг софтвер авч тэрийг мэдэх ямар ч боломж байхгүй. Тэгэхээр бид нар өөрсдөө юу хийж чадах вэ? За би та бүхэндээ сонирхолтой байж магадгүйгээд хэд хэдэн жишээ харуулъя. За нэг нь болонгууд 2-3 жилийн өмнө AI хиймэл оюун ухаанаар бүтсэн видео. За нөгөөх нь болонгууд нэлээд сүүлийн 2025 онд бүтсэн тийм видеонууд байгаа. Та бүхэн ингээд өөрсдөө ажиглаад хиймэл оюун ухаанаар бүтсэн видео байна уу, үгүй байна уу гэдгийг ингээд өөрсдөө шалгаарай. I am not Morgan Freeman, and what you see is not real. Well, at least in contemporary terms, it is not. What if I were to tell you that I am not even a human being? Would you believe me? One, I don't drink. Two, I fly on the side of the plane outside. Oh. What?
at the time in history, there wasn't really a concept of perpetual peace, right? It's like In a cafe, Jake fumbled with his coffee order, inadvertently asking for a tall, dark, and steamy instead of the intended latte. The barista, amused, handed him a cup with a cheeky grin. As Jake blushed, the cafe erupted in laughter. Little did he know that misstep. За хэрв та эдгээр видеонуудыг үзээд ялгаж чадсан бол сайн байна. Ялгаж чадаагүй бол бас окей. За ягаад тэгэхээр энэ видеонуудын нэг нь болонгууд 2-3 жилийн өмнө бүтсэн видео байгаа. За нөгөөх нь болонгууд хамгийн сүүлийн технологиор хамгийн чадамжтай, хурдтай том компьютерийн тусламжтайгаар бүтээсэн тийм видеонууд байгаа. Тэгээд одоогоос 2-3 жилийн өмнө маш сайн байсан AI deep fake видеонууд одоо 25 оны үеэр бүр сайн болсон. Бүрж одоо танигдахааргүй, ялгагдахааргүй тийм одоо технологийн дэвшилттэй болсон. Хоёрдугаарт нь үүнээс одоо гарч болох ямар асуудлууд бидэнд тохиолдож болох вэ? Ямар одоо гэмт хэргийн шин чанартай биднэрт одоо аюул тохиох одоо бид нар хувь хүмүүст яриад байна те. Юу байж болох вэ гэдгийг авч үзье. За нэгдүгээрт нь болонгууд захим заллаа. Видео болон аудио хэлбэрээр захим заллан хийх тохиолдлууд одоо баруун орнууд ихэд гараад эхэлсэн. Тэр нь яад юм гэхээр чам руу одоо WhatsApp-аар ч юм уу, Messenger ч юм уу ингээд видео кол хийгээд, эсвэл аудио кол хийгээд яг чиний таньдаг хүн чинь тэрний чинь хоолой, тэрний чинь дүрс мөрсийг ингээд deep fake видеогоор хийцэн. Тэгээд чамаас мөнгө гуух, тэрлүү тэгээд өгчих, ингээд өгчих туслаач, ингээд тэгээд ямар нэгэн заллах тийм гэмт хэргийн шин чанартай үйлдэлүүд гардаг болцсон. Тэгээд тэрнээс гадна аудио хэлбэрээр бас их одоо уцаар ирж байгаа юм шиг те дууддаг болсон. Ингээ ээж чинь байна, нэмээ чинь байна, ах トゥ нар чинь байна, найз чинь байна гэдэг. Ингээд яг л ерөөсөө яг хоолоогоор нь би тэр байна, энэ байна гэдэг ерөөсөө яг явдаг болцсон. За энэ нь манай Монгол одоохондоо гарч ирээгүй байгаа бах. Тэгэхдээ ерөөсөө цаг хугацааны асуудал хизээ гарч ирэх вэ гэдэг. Ийм төрлийн залиланд тэгээ манай Монгол улс ч юм уу бид нар энгийн арт иргэд те энгийн ингээ зүгээр ингээ мөрөөр ажлыг явж байгаа хүмүүс бэлэн үү? Эднийг ялгаж чадах уу? За хоёрдугаарт нь болонгууд янз бүрийн олон танил юм уу, инфлюенсер ч юм уу, янз бүрийн хүмүүсийн одоо царай, нүүр, юу гэдгийг хоолойны өнгө зургийг ашиглаад deep fake видео хийгээд янз бүрийн юм сурчлуулах, янз бүрийн юм дуруу татах, янз бүрийн мэдээлэл гарах, худал мэдээлэл тэгээ тараах. Одоо жишээл манай ерөнхийлөгч чиг те хятаар яриад Монголыг сөнөө ч юм уу те янз бүр юу ярьсныг бас сайн мэдэхгүй. Тэгээд тиймэрхүү юмыг түгээх, олон нийтийн сүлжээгээр ингээ түгээх тийм бас аюул байгаа. Тэгээд энгийн ард бэргэд бид нар одоо тийм юмд бэлэн үү, тэрийг ялгаж салгахад тиймэрхүү юмыг ойлгоход ер нь бид нар бэлэн байна уу? За хууль эрх зүйн талаасаа манай хууль эрх зүй янз бүр хуулийн бодлого боловсруулдаг институтүүд бас бэлэн үү? Иймэрхүү янз бүрийн халдлага, иймэрхүү янз бүрийн одоо deep fake видеонууд Монголд ингээд газар авахд бид нар ер нь яг бэлэн байна уугүй гэдэг бас их асуудалтай. За иймэрхүү гэмдэргийн цалингийн дараа ер нь энгийн хүмүүс эд төрөнг болон тэгээ нэр хүн дээр маш том хохирлоо хамсдаг. Тэгээд энэ бүхэнд бид нар ер нь бэлэн байх хэрэгтэй гэж би бодож байна. За 3-дугаарт нь зохицуулалт хууль эрх зүйн талаас ер нь ямар хөө байгаа, дэлхийд дахин ер нь ямар байгаа, манай Монгол улсын ямар байгаа гэдгийг харж үзье. За дээр хэсэлчлэн за дэлхийн технологийн том компаниуд Apple, Meta, Google, Microsoft-ууд AI одоо тийм deep fake видеог таних одоо тийм софтвер түүлнүүд аль хэдийн одоо гаргаад эхэлсэн. Тэрнээр аль хэдийн ажиллаад эхэлсэн байгаа. За ерөөсөө химэл оюун ухааны эсрэг химэл оюун ухааны одоо тийм дайн эхлүүлсэн байгаа тий. За гэхдээ хууль хяналт болон эрх зүйн зохицуулалтын тал дээр бол дандаа 2-3 жил хоцорч явж байдаг. За Монгол улсын хувьд бол ийм одоо deep fake видео тэ хүний нэр үндэд халдсан, байгууллагын нэр үндэд халдсан, ер нь ингээд худлаа мэдэл тараасан иймэрхүү зохицуулалтын дээр ер нь одоогийн байдлаар зохицуулалт бол байхгүй. За ямар ч гэсэн интернет орчин, сошиал орчингоор хүний нэр үндэд ингээд халдсан мэдээлэл гарч худлаа мэдээлэл гарах юм бол одоо торгуулмор гэсэн тийм зохицуулалт байдаг юм билаа. Гэхдээ одоо химэл оюун ухаан ашигласан, AI ашигласан одоо deep fake видео тийм хийсэн тохиолдол яах вэ? Тэн дээр зохицуулалт юу байна уу манайхаа тий? Тэн дээр би бол хэрэгэлзээтэй байдаг. Тийм болохоор ерөөсөө миний нэг урлаг болсон яриа. Одоо миний нэг хилээлэдэг. Төр зэсгийг харахгүйгээр хин нэгэн хүн ингээ гарч ирээд биднийг аварна гэж харахгүйгээр бид нар өөрсдөө хувь хүн талаас юу хийж чадах вэ? Бид нар өөрсдөө иймэрхүү одоо тий залилан ч юм уу, иймэрхүү одоо deep fake одоо иймэрхүү технологийн одоо тийм өндөр хөгжилтэй юм. Тэрнээс гарч болох залингийн хэлбэрийн тийм одоо үйлдэлүүдээс өөрсдөө яаж хамгаалж чадах вэ? Бид нар өөрсдөө ер нь яаж хэдэн төгрөгөөтэй нэг айтайхан цааш нэгээ цуглуулчих уу, хэдэн төгрөг айтайхан нэг ажилуулчих уу, тийм нэг карманаас алдчихгүй хүн шиг, одоо дансаасаа алдчихгүй хүн шиг тэгж байх вэ гэдгийг л би яриад та. За дөрөвдүгürt нь ер нь ямар гаргалгаа байна? Энгийн бид нар хүмүүстэй одоо энэ технологиг мэдхгүй. За энэ бол миний өөрөө мэрэгч би IT яг энэ тал дээр ажилладаг хүн. Өөрөө бол
Би үл яг болоод байна. Харин хамгийн гол нь IT мэдхгүй зүгээр нэг ингээд 40 50 насны ингээд интернет ингээ ороо видео үздэг, скролл болдог хүмүүс одоо ийм мэтийн залиланд өртөх магадaltaй, ийм төрлийн видеонд итгэх магадaltaй. Тийм учраас ямар гаргалгаа байна. За миний нөгөө л хэлээд байдаг өөрийн контролж чадахгүй, өөрийн нөлөөлж чадахгүй юм яагаад зүгээр л мартах хэрэгтэй. Хин нэгэн хүн хөрсөхийг хятаар яриад тэгж байгаа юм одоо deepfake видео хийхийг би зогсоож чадахгүй. За хин нэгэн хүн энэ Японд ингээд нэг тэ deepfake видео хийгээд ингээд явж байгаа хүнийг би одоогийн байдлаар одоо зогс гэж хэлж чадахгүй учраас би өөрийнхөө нөлөөлж чадах юмдаа нөлөөлөд тэрнээс өөрийгөө хамгаалах талаар тэр арга хэмжээг бодноо. За одоогийн байдлаар 2025 оны байдлаар хиймэл оюухнаар бүтсэн deepfake видеог таних хэд хэдэн аргууд байгаа. За тэр fantasy видео мэдэж юм те ямар нэг амтан ингээл янз бүрийн үлгэрийн амтан. За тэр видео л ойлгомжтой. За хүн одоо оролцсон, хүн ярьж байгаа ч юм уу те хүнийг янз бүр үйл гаргаж байгаа тиймэрхүү видеоныг танихад за нэгдүгürt нь болгоод хамгийн эхэлж гар хурууг нь анзаарах хэрэгтэй. За одоогийн байдлаар AI одоо хиймэл оюун ухаан deepfake видео одоо хүний гарыг хийхдээ тийм ч амжилттай хийхгүй байгаа. За хэрвээ янз бүрийн одоо видео үзэж байгаад үнэхээр итгэхгүй ингээ харах юм бол хамгийн түрүүнд гар руу харах хэрэгтэй. За жишээлбэл хуруу гарны хуруунууд нь жишээл гиг нь 6 болдог ч юм уу одоо ингээ хуруугаа ингээ салаавчлангууд зогтолцохгүй ч юм уу гиг нь 10 хэдэн хуруу болдог ч юм уу айлсгүй ингээ орооцолцсон ч юм уу айлсгүй гар нь одоо тэ биендээ тохирохгүй хитрхи том ч юм уу хитрхи жижиг ч юм уу те одоогийн байдлаар гар хурууны хэсгийг одоо энэ хөдөлгөөний янз бүрийн хөдөлгөөнийг те одоо natural хөдөлгөөн одоо байгалийн хөдөлгөөнийг AI хийж чадахгүй байгаа нэгдүгээр. За таньж бол хоёр дахь арга нь гэхээр гар нь харагдахгүй зөвхөн нүүр нь харагдах юм бол за амны хөдөлгөөн болон видео болон аудио хэсгийг одоо хоорондоо хэр хавцалж байгаа хэсгийг сайн анзаарах хэрэгтэй. За тэрэн дээр ихэнхдээ яадгийн гэхээр ямар нэгэн одоо unnatural гэдэг те одоо байгалийн бус хөдөлгөөн хийх ч юм уу те одоо ингээд амны хөдөлгөөн нь одоо тэр гарч байгаа авиатайгаа дуутайгаа ингээд тохиролцохгүй байх ч юм уу эсвэл хитрхи одоо те unnatural одоо юу гэдгийг байгалийн бус тийм пауз авах ч юм уу эсвэл хитрхи одоо хоолойных нь өнгө нь металлик гэж ярьдаг одоо жишээлбэл хитрхи жоохон хүүтэн ч юм уу те ер нь ингээд жоохон ярианы темп нь байгалийн бус тэг хүн ярьж байгаа юм шиг биш одоо яг робот ярьж байгаа юм шиг тиймэрхүү юмнууд одоо ингээд одоогийн байдлаар шүү. Жохон алдаатай байгаа. Тэрнгүүр таньж болно. За 3 дугаарт нь болонгууд уруул бодон шүдний хөдөлгөөний авцалтаа. Одоо энэ шүд шүү дээ. Уруул хоёрын хүн ярьж хахад уруул шүдний авцалтаа ингээд авцалтаатай байдаг. Тэгээд гарж байгаа аваа одоо өнгө те тэр нь ингээд авцалж явах хэрэгтэй. Тэгээд ер нь тэр нь ингээд авцалтахгүй ингээд жоохон ингээд дараа нь жоохон уус ч юм уусаад ингээд гиг шүд нь алга болдог ч юм уу ярьж хахад нь тэгхэмэл фейк видео байна гэсэн үг. За 4 дугаарт нь болонгууд нүүрний өнгө за нүүрний дефект гэж ярьдаг те бид нар нүүрний өнгө нүүрний дефект одоо энэ нүүрэн дээр байгаа сорив одоо янз бүрийн өвчлээс одоо янз бүрийн одоо энэ минк ч юм уу те янз бүрийн одоо энэ нүүрэн дээр байгаа хүний дефект AI видеон дээр тийм сайн гарахгүй одоо AI видео бол яг гоё ингээд гөлчийл нэг индүтсэн юм шиг гоё ямар ч тийм юугүй байгаа. За сайн хийсэн AI видеонууд бол зарим нь үрчлээ байдаг. Гэхдээ тэр үрчлээ нь бас яг адилхан байгалийн бус unnatural гэж ярьдаг те. Одоо энэ дээр ингээд 3 үрчлээ байх ч юм айлсгүй жишээлбэл энэ дээр ингээд 4 5 үрчлээс ч юм янз бүрийн ямар ч тийм одоо нэг жоохон зохицолтохгүй одоо ингээд яг нэг бодит хүнд байхааргүй тиймэрхүү янз бүрийн нүүрний дефектүүд ингээд гарч ирдгээ. Тэгэхээр хөвчлэн ер нь тиймэрхүү юм ингээд харангуйтаа жоохон байгалийн бус ер нь байж боломгүй те хүнд байж боломгүй тийм одоо ингээд ер нь жоохон авцалдаагүй ингээд хийцэн байдаг. Тэрэн дээрээ жоохон алдаатай. За 5 дугаарт нь болонгууд одоо гэрэлтүүлэг тэгээд нүүрний хөдөлгөөн амны авцалдааг бас сайн анзаарах хэрэгтэй. За хүн ингээд ярьж хахад одоо ингээд гэрэл тусцсан байлаа гэхэд эсвэл эндээс нь гэрэл тусцсан байлаа гэхэд хүний ярьж байгаа тэр одоо ингээд хүний нүүрний хөдөлгөөн тэр тусч байгаа гэрлийн одоо тэр хоорондын авцалдаа байхгүй болчдөг. За тэр нь нэг удлын одоо ингээд харангуут жоохон байгалийн бус unnatural болчдөг. Тэгээд тэнгуү тэрийг сайн анзаарангуут энэ яг deepfake видео юм байна гэдгийг бас одоо мэдэх боломжтой байдаг. Ер нь ихэнхдээ амны хөдөлгөөн одоо ингээд ярьж байгаа тэгээд ингээд одоо тийм мимик гэж ярьдаг тийм ингээд нүүрний хөдөлгөөн тэнгуү тэрэн дээр тусч байгаа гэрэл хоорондоо авцалцдаггүй тэрэн дээр жоохон алдаа гардаг. За 6-аад нь болонгууд хүний хоолой өнгө ярианы одоо айс хоолойны өнгө мэдээж байгалийн бос сонсогддог. За олон тайл хүмүүсийнх бол мэдээж бид нар таньдаг хүмүүсийн хоолой нь ямар байдаг гэдгийг мэднэ. Тэрийг ингээд яг дуурайлгаад AI ч юм уу одоо тийм ямар нэгэн одоо хиймэл оюун ухаан моделинг ашиглал хийнгүүт хоолой бас жоохон өөр жоохон тийм хүүтэн цаана тэгээд ингээд юм байгалийн бос пауз дундаа авдаг ч юм уу те хитрхи хурдан ярьдаг ч юм уу хитрхи удаан ярьдаг ч юм уу тиймэрхүү бас юм анзаарагддаг. Тэгээ иймэрхүү 6 таних тэмдгийн тусламжтайгаар одоогийн байдлаар deepfake видеог хиймэл оюун ухаанаар бүтсэн видеог бид нэр таньж болох нэ.
За би түрүүнээс шилээд байгаа одоогийн байдлаар гэж хэлээд байгаа. За энэхүү 6 одоо таних аргуудаар ойролцоогоор одоо 2-3 жилдээ. За магадгүй 1-2 жилдээ deepfake видео, AI-аар бүтсэн, хэмэл оюун нохор бүтсэн видеог за энгийн бид нэр тэг мэдчих юм бол хаашаа нь харах юм, юуг нь харах юм, ер нь ямар хөө байдгийг гэдгийг мэдчих юм бол одоо тийм видеонуудыг ялгаад авах боломжтой. За магадгүй 1-2 жил. За тэрнээс цааш тэгээд газруугүй гэдэг шиг. За 2-3 жилийн дараа, за магадгүй 1-2 жилийн дараа, 2 жилийн дараа ер нь бол AI хэмэл оюун ухаанаар бүтсэн видеонуудыг оригинал видеоноос ялгахад хэцүү болно, боломжгүй болно. Бид нар ялгаж чадахгүй зүгээр нүдээр хараад. Тэрийг яаж ялгах гэхээр ерөөсөө бас хэмэл оюун ухаанаар бүтсэн одоо тусгай тийм софтвер програм одоо том компаниудыг гаргасан тийм програмаар ялгаж чаднаа. За тэгээд энгийн бид нар бол тийм програм авч чадахгүй, авах хэрэгч байхгүй. За нэг жишээ сонирхолтой 2024 онд OpenAI одоо ChatGPT-г гаргасан компани те OpenAI Sora гэдэг хэмэл оюун ухааныг ашиглаж видео үүсгэх тийм моделээ танилцуулсан. За сая 2025 оны 9 сард Sora 2-ыг танилцууллаа. За Sora 2 нь яадаг гэхээр ерөөсөө яг л амьдралд хамгийн ойрхон, хамгийн realistic одоо хамгийн бодиттой, хамгийн лаг видеог хийдэг модель байгаа. AI модель, хэмэл оюун ухааны модель гэсэн. Тэрнгээр хийсэн видеог мэрэгжлийн бус хүн бол ялгаж чадахгүй. Тийм амар видео хийдэг болсон. Тийм цаг үе ирсэн шүү манайхаа. За тэгээд одоо ингээд 2-3 жилийн дараа зүгээр нүдээр хараад ялагдахгүй тийм видеонуудыг дараа нь яах юм? Тэ? Жишээлбэл намайг ингээд дуурайлгаад нэг юм хийцэн байвал тэрийг бүгдээрээ яаж ялах юм? Энд та бүхэндээ бас 3-4 одоо тип өгье. За нэгдүгürt нь болонгууд шүү дээ. Source буюу мэдээллийн их усүр маш чухал. Ямар хүн энийг постлсон байна? Хин гэдэг хүн юу ярьсан байна? Энэ мэдээлэл нь үнэхээр үнэн үү, буруу юу? Дабл чек хийх хэрэгтэй. Дандаа 2-3 удаа шалах хэрэгтэй. Ямар хүн энэ контентыг хийсэн байна? Ямар хүн постлсон байна? Тэ? Хин гэдэг хүн ийсэн, яг юу ярьсан гэдгийг бүх юмыг source мэдээллийн их сурвалжийн шалах хэрэгтэй. Нэгдүгürt. За хоёрдугаарт нь болонгууд жоохон эрүүл мэндийн саруулах ухаанаар хандах хэрэгтэй. За энэ ер нь байгалийн хуульд нийцэх видео байна уу? Нийцгүй видео байна уу? Эсвэл энэ хүн үнэхээр юм хэлж үү, үгүй юу? Яагаад юм хэлсэн? Бас дабл чек хийх хэрэгтэй. Ер нь жоохон эрүүл ухаанаар хандаа те. Жоохон critical thinking гэж ярьдаг. Дахиад 2-3 удаа шалгаад энэ үнэхээр яг юм ярьсан уу, үгүй юу? Яагаад юм ярьсан? Яагаад юм одоо те хэлэх болсон гэдгийг бас чалгаж явах хэрэгтэй. Бид нар бас өөрсдийнхөө саруулах ухаанд итгэх хэрэгтэй. Бид нар бол тэнийг ус биш. За 3 дугаарт нь болонгууд ямар нэгэн сайтууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчнэр бид нар өөрсдөө их сурвалжийг мэдэхгүй байж видео, ямар нэгэн видео, ямар нэг юм үзчихээ тэрийг ингээд олон нийтийн сүлжээнд тараагаад баймиргүй байна. Тэрийг бас жоохон эрүүл үний саруулах ухаанаар хандаад critical thinking гэдэг юмыг ашиглаад double check хийгээд хаяр дахин шалгаад их сурвалжийг үнэхээр тодорхой болгоод окей за энэ бол үнэн мэдээлэл юм байна. Энэ бол ингээд тэ цааш нь түгээж болох видео байна ч юм уу тэ аудио ч юм уу. Тэрийг ингэж түгээмээр байна. Цааш нь ингэж шеэрлэмээр байна. Тэгэхгүй ямар ч их сурвалж нь мэдэгдэхгүй, source нь мэдэгдэхгүй, үнэн худал нь мэдэгдэхгүй янз бүрийн видеонуудыг бүгдээрээ ингээд хин дуртай ингээд тараагаад ангууд бид нар тэрэндээ өөрсдөө орооцолдоод бид нар өөрсдөө л балраад байна. Өөрсдөө тэрэндээ итгэл тэгээд өөрсдөө тэрэндээ бухимдаад өөрсдөө тэрэндээ ингээд стрессэл яваад байгаа байхгүй. За тэр маш чухал. За дөрөвдүгürt нь миний нөгөө л яриад байдаг одоо сошиал медиа мацаг барилт гэж яриад байгаа. За бид нар бүгдээрээ 7 хоног ч юм уу 14 хоног ч юм уу сошиал медиагийн детокс хийж сурмаар байна манайхаа. Тэгэхгүй л өдөр шөнөгүй сошиал медиад ороод янз бүрийн видео үзэл янз бүрийн юм ингээл те скролл нь болвол ингэсээр бид нар бүгдээрээ нийгмээрээ тэнэг болж дууслаа. Угаасаа шинжлэх ухаан зүгээр ингээд скролл нь болоо те шортууд ингээд үзээд байхад хүний эдээс тархины эдээс ингээд хүчээдэг тэр хэмжээгээр хүн тэнэг болж идэг гэдээ баталсан шүү дээ манайхаа. Тийм учраас мацаг барьж сурах хэрэгтэй. 14 хоног, 7 хоног, 1 хоног ч хамаагүй уцаа унтраагаад офлайн байж сурах хэрэгтэй. Тэгээ юунаас шосрохгүй, юунаас дутахгүй, юу ч ингээд алдаагүй байдгаа. Тийм учраас тэрийг бүгдээрээ сурах хэрэгтэй. За тэгээ та бүхэндээ эцэст нь гэж хэлэхэд би өөрийнхөө үзэж байгаа контентуудыг контролж чадах уу бүрэн боломжтой. Би өөрийнхөө сошиал медиаг унтраагаад офлайн байж чадах уу бүрэн боломжтой. Өөрийнхөө контролж чадах юм, өөрийнхөө нөлөөлж чадах юмд нөлөөлөд өөрсдийгөө энэ одоо болж бүтэхгүй, энэ стрессээс аварцгаая. Тэгвэл бидний тарих толгой, энэ сэтгэл мэдрэлийн эрүүл мэнд үнэхээр хэцүү болж байгаа. Одоо энэ одоогийн нийгэмд тийм болохоор өөрийнхөө чадах бүхнээ өөрөөсөө хийцгээе. Ямар нэгэн үнийг хүлээхгүйгээр намайг аварна гэсэн бодлогоогоор ямар нэгэн улс төрч гарч ирээд хуульч хойгоол биднийг аварна гэсэн бодохгүй өөрөөсөө яг одоо дор дороо ингээ хичээчих юм бол бидний амьдрал угаасаа баян болоод бидний амьдрал угаасаа гоё болоод ирнэ стрессгүй. За энэ хүртэл та бүхэндээ хамт байсанд баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар би та бүхэндээ бас AI гэдэг хэмэл оюун ухаан гэдэг юмны талаар бас нийгмийн талаас нь жоохон сэтгүүлсэн талаас нь хамт ярилцъя гэж бодлоо.
Яг тэгэхээр энэ бол миний өөрийн мэрэгжил, би өөр IT-д ажилладаг. Тэгээд бас энэ тухай хүмүүс яриач ээ. Тэгвэл ярихгүй бол бас одоо бас нэлээд хэцүү болоод байна гэд. Тэгээд би өөрөө санхүү ярих дуртай. Гэхдээ бол IT энэ тухай бол ярих гэж бодоод байна. Тэгээд энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараа уулзлаа. Түр.